Сайн байцгаана уу үзэгчдээ, Монголын мэдээ сууг энэ онд тохиож байгаа Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ой, мөн эх онд тохиох Монгол Хятадын дипломат харилцааны түүхт 70 жилийн ойтой холбогдуулаад сурвалжлах хүргэж байна. Бидний зочноор Монгол улсаас бүгд найрамдах дард улсад суугаа онц бөгөөд бүр эрхт элчин сайд Ган Хуйг өргөдөд байна. Танд энэ өдрийн мэнд төргий, бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Бас энэ Монгол телевизийн 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 69 жилийн өг тохиолдуулан тусгай нэвтрүүлэг хийж байгаад их баярлалаа. Мөн дэмжлэн телевиз үзэгчид болон Монгол телевизийн хамт олонд өнөөдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр хоёр ард түмний харилцааны үүх түүхээс бас энэ ярилцлага эхлэе гэж бодож байна. Тэгэхээр та Монгол улс бүгд найрамдах ард улстай дипломат харилцаа тогтоосноос хойш одоо хөгжүүлж ирсэн харилцааны түүхээс ярихгүй юу? Тэгээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 69 жилийн энэ жил тохиож байгаа. 70 жилийн бол эх онд 2019 оны 10 дугаар сарын 16-нд бид хамтран тэмдэглэнэ. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улс болвол Монгол улсын тусгаар төвтлөлийн хүлээн зөвшөөр дипломат харилцаа тогтоосон 2 дахь орн гэж явдаг. Энд бол эхлээд зөвлөлт бат улс, дараа нь бүгд найрамдах ард улс манайтай дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн 69 жилийн хугацаанд бол хоёр орны харилцаа бол тийм дардан замаар яваагүй. Энд бол янз бүрийн түүхийн янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалan жилээс жилд одоо өргөжж хөгжиж өнөөдрийн одоо иж бүрэн стратегийн түвшлийн харилцааны түвшинд ирсэн юм аа. Тэгэхээр хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түвшлийн харилцааг хөгжүүлэх тохиролцоог 2014 онд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпин Монгол улсад айлчлагад хоёр талаас зарласан. Тэгэхээр энэ стратегийн энэ хүрээнд бид харилцааг хөгжүүлж байгаа гэж хэлж болно. За тэгэхээр манай хоёр орны хувьд бол өнөөдөр иж бүрэн стратегийн түвшилийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх энэ одоо чухал цаг үе дээр явж байна. За энэ чухал цаг үеийг тохиолдуулаад Монгол улсын засгийн газраас одоо өмнөд хөрштөөгөө харилцаагаа улам илүү өргөн түвшинд олон салбарыг хамарсан ийм чиглэлд одоо ямар дипломат ажиллагааг илүү одоо эрчимтэй явуулж байна вэ? Та бүхэн ойлгож байгаа хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түвшлийн харилцаа хөгжүүлнэ гэдэг маань үндсэндээ бол хоёр орны хооронд бүх чиглэлийн бүх салбарын хамтын ажиллагааг итгэлцлийг одоо маш өндөр хэмжээнд хөгжүүлье. Энэ чиглэлээр хамтран ажиллая гэсэн тийм санаа байгаа гэдгийг бол манай үзэгчид бол мэдж байгаа хаа. Энэ он гарсаар бол хоёр орны хооронд харилцаа маш идэвхтэй урагшилсан. Тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч бүгд найрамдах Хятад улсын дарга Си Жинпинаар энэ он гараад 3 удаа уулзлаа. 3 удаа гэдэг нь би юу хэлж байгаа вэ? Чинда хотод босны Шхабын дээд түвшний уулзалт үеэр хоёр талын удирдагч нар хоёр талын уулзалт хийсэн. Түүнээс гадна энэ Чинда хотноо болсон энэ уулзалтын үеэр 3 талын уулзалтыг бас хийсэн байна. Орос улбооны улс, Монгол улс, Хятадын ерөнхийлөгч нар 3 талын уулзалт хийсэн. 3 дахь уулзалт нь бол сая Владивосток хотноо боллоо. Владивосток хотноо болж одоо хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлэхийн зарчмаа одоо улам тодтогч цааш хөгжүүлэх ерөнхий чиглэлээ гаргалаа гэж хэлж болно. Манай энд Монгол улсын ерөнхий сайд хөрөлсөх аль биесны айлчлал хийсэн. Аль биесны айлчлалын хүрээнд бол хоёр талын уулзалт хийхээс гадна харилцаа хөгжүүлэх 30 гаруй баримтчигт гар хэвсэх зурсны гадаа тэмдэглэж хэлхэн зүйтэй байгаа. Парламентын түвшинд бол энэ удаан хугацаар хойшлогдоод байсан парламент хоорондын уулзалтын механизмын 2 дугаар уулзалтыг бас энэ он зохион байгуулсан. Батлан хамгаалахын сайд, сангийн сайд, зам тээвэр хөгжлийн сайдууд Хятадд айлчилсан нь бол бас харилцаа хөгжүүлэхэд бас чухал төлөвлөгөө зөвшөөрсөн гэж хэлж болно. Цаашдаа бид хоёр орны хооронд энэ дээд өндөр хэмжээний уулзалт үеэр ярьж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх энэ чиглэлээр тодорхой ахиц гаргах бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр л гол анхаарч ажиллаж байна гэж хэлж болно.
За улс төрийн хүрээнд бол одоо дипломат ажиллагаа хоёр талын харилцан айлчил бол маш эрчимтэй өргөн хүрээнд явж байна. Эдийн засгийн харилцааны чиглэлд улс төрийн хүрээнд тохирсон одоо том гол зарчмуудыг хэрэгжүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна? Энэ 7 хоногт хоёр улсын хоорондын засгийн газар хоорондын эдийн засгийн комиссийн 15 дугаар уулзалт амжилттай болж дууслаа. Энэ уулзалтын үр дүнд протокол гарсан 50 гаруй заалттай. Энэ 50 гаруй заалт гэдэг маань хоёр орны хоорондын эдийн засгийн харилцааг хэрхэн хөгжүүлэх үү, ямар чиглэлээр хөгжүүлэх үү гэдэг асуудал дээр бол гол анхаарсан тийм протокол баримтжиж зурагдлаа. Монгол улс хятадын хөгжлийн зам хятадын одоо бүс ба замын хөтөлбөртөө Монгол улсын хөгжлийн замыг хэрхэн уялдуулах вэ? Мөн түүнчлэн Монгол улсын баруун бүсийг одоо хөгжүүлэх чиглэлээр ямар алхам авах вэ? Хоёр улсын хоорондын худалдааг 10 тэрбум хүрэхэд юу хийх вэ гэдэг асуудлаар бол өргөн хүрээнд манай төлөөлөгч санал солилцож протоколд тусгаж чадлаа гэж хэлж болно. Харин худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр яригдсан гол асуудал гэх юм бол бид хятадд одоо үндсэндээ бол эрдэс баялаг түүхэд гаргадаг. Тэгэхээр одоо нүүрсний хэмжээг одоо яаж нэмэгдүүлэх вэ? Хятадын зах зээлд махыг махан бүтээгдэхүүн яаж гаргах вэ гэдэг асуудал дээр одоо ярилцаж зарим баримтчид гар үсэх сурсан. Тэгэхээр энэ удаагийн одоо засгийн газар хоорондын комиссийн уралдаан ихээхэн үр дүнтэй бодит хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бол ихээхэн төлөвлөж өгсөн тийм арга хэмжээ болсон гэж бид өгнөж байгаа. Бид яг худалдааны хэмжээг аваад үзэх юм бол хоёр орны хоорондын худалдаа өнгөрсөн оны байдлаар 7 тэрбум орчим доллар байгаа. Тэгэхээр 2019-2020 он гэхэд бол 10 тэрбумд хүрэхийн тулд хамгийн гол нь бид Монгол улсад үйлдвэрлэсэн нэмэрдэг шингэсэн тийм бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргах нь бол одоо энэ хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хөв нэмэр болно гэж үзэж байгаа. Тэгэхээр хятадын талч гэсэн харин нэмэрдэг шингэсэн бүтээгдэхүүн болсон тийм бүтээгдэхүүнийг хятадын зах зээлд гаргая гэдэг дээр бол санал нэгдсэн байна. Мөн түүнчлэн одоо хөлийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх асуудал дээр хятадын засгийн газараас өгч байгаа буцалтгүй тусламжаас хятадын засгийн газараас олгож байгаа хөнгөлөлтөө зээлээс энэ боомтын бүтээн байгуулалтанд ашиглая гэдэг асуудал яригадаад бараг эхлэлтийн шатандаа явж байна гэж хэлж болно. Монгол улс хятад улстай нийт 13 боомтоор хэлэлдэг. Энэ 13 боомтоос одоо ямар боомтоор нь бид юу гаргаж болох вэ гэдэг асуудлаар наривчилж ярьсан байна. Зарим боомтоор бол тухайлбал эрдэс баялаг түүхэд гэх юм уу, зарим боомтоор одоо төмөрийн хөдөр одоо нүүрс гэдэг юм уу. Зарим боомтыг одоо хоёр урсгалтай болгох гэдэг энэ асуудлаа яригдсан асуудал бол хятадын талаас ихэн дэмжлэг аваад явж байгаа гэж хэлж байна. Махны хувьд бол бид одоо махыг бол одоо хятадын зах зээлд гаргаж чадахгүй байгаа. Энэ бол Монгол улсад байдаг малын өвчнөйтэйс холбоотой. Тэгэхээр эрүүл бүс, шүлхийгүй бүс гэж одоо тодорхой бүс байгуулад энэ бүсээс махаа шууд хятадын зах зээлд гаргахыг хятадын тал зөвшөөрч байгаа. Тэр энэ бүсэд тавигдах ямар шаардлага байх вэ гэдэг асуудал дээр хоёр тал тохиролцож сая одоо нэг санамжч гар хэсэг зурсан. Түүнээс гадна одоо энэ худалдааг нэмэгдүүлэх бас нэг тодорхой чиглэлүүд хятадын засгийн газараас үзүүлж байгаа буцалтгүй тусламж, хөнгөлөлтөө зээлийг бол хурдан хугацаанд ашиглаж эхлэх. Энэ бол үндсэндээ 15 хонд амгалсан тусламжууд, 16 хонд амгалсан буцалтгүй тусламж одоо хөнгөлөлтөө зээл байж байгаа шүү дээ. Тэгэхээр эднийг сайн ашиглаад ирэх юм бол хятадын зах зээлээс Монгол улсад орох бүтээгдэхүүн тухайн үйлдвэр одоо тухайн байгууламж ашиглалт орсны дараа хятадын зах зээл нийлүүлэх барааны хэмжээ нэмэгдэнэ гэж бид харж байгаа л та. Тэгэхээр энэ зорилтод хүрэхэд бол хоёр нэх ойрхон байгаа. Ваны сайд сая Монгол улсад айлтгаад өөрөө тодорхойлж хэлсэн нь бол бид хоёр улсын хоорондын худалдааг яг 10 тэрбумаар хязгаарлахгүй цаашдаа 10-тай хойр гэж болох бүрэн боломж байна гэдгийг бол хэлсэн байна. Тэгэхээр энэ ерөнхий тооцоо судалгаагаа сайн гаргаад бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад ажиллаж байна гэж хэлж байна. Хятадын засгийн газраас манай улсад амласан
хөнгөлтэй зээл болоод буцалтгүй тусламжийг төсөл хөтөлбөрүүдэд оруулах, санхүүжилтийг авах энэ үйл явц бол өнөөдрийн байдлаар яг хэдэн орчим хувьтай явж байгаа болов? Тэгээ яг хууль шийдлэхэд бол хэцүү ярина, бүх чиглэлүүдээр бол ажил бол явагдаж байгаа. Манай зарим хүмүүсийн тооцоолоор бол энэ тусламж хөнгөлтэй зээлийн ашиглалтын хэмжээ бол их бага байгаа гэдэг дээр бол ярьж байгаа. Энэ дээр ч гэсэн бас бид өөрсдөө бол дүгнэлт хийх учиртай гэж бодож байгаа. Хүмүүс одоо ингээд тусламж үзүүлэх, хөнгөлтэй зээл олгохыг манайх бол яг тодорхой төслүүдэд бүрэн өгч чадахгүй. Тэн дээр нь одоо янз бүрийн дотор гардаг, энээсээ болоод хугацаа хойшилдаг тал бий. Яг энэ жилийн хувьд бол хятадд сая том чуулган болоод засгийн газартай нэлээд томоохон өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийн дагуу бол одоо бусдгүй тусламжийг нэг байгууллага, олон байгууллага хариуцчихсан бол одоо нэг байгууллага хариуцдаг болоод ирсэн. Хөнгөлтэй зээлийг бол тодорхой хэмжээний аудитын шалгалтаар аудитын одоо шинжилгээгээр оруулж одоо тухайн зээлийг олохгүй шийддэг. Энэ хугацаа бол нэлээд уртссан. Энтертэй холбогдоод ер нь хугацаа жоохон хойшлоод байгаа тал бий. Гэхдээ бидний тавьж байгаа зорилт бол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил одоо эх жил болно. 70 жил гэхэд энэ бусдгүй тусламж хөнгөлтэй зээлийг одоо ашиглаж бүх төслүүдэд ашиглаж эхлэе гэсэн зорилттой ажиллаж байгаа. Хятадын талч энэ талаар нааштай хариу өгсөн. Ваны сайдын айлчлалаар хоёр орны хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийг өргөн хүрээнд тэмдэглэх асуудлаар санал бичиж гар үсэг зурсан. Хоёр талаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэж хэлээд. Хоёрдугаарт чөлөөт худалдааны хилцээр байгуулах. Тэгэхээр энэ тохиролцоог цаашид ажил хэрэг бодитоор одоо хөрсөнд буулгах чиглэлд ямар үйл ажиллагаа явуулж байна? Тэгээ энэ чөлөөт худалдааны хилцээр байгуулах асуудлаар хятадын талаас бол санал тавьдаг. Тэгээ бид бол одоо Монголын эдийн засагт одоо чөлөөт худалдааны хилцээр байгуулахад хэр зэрэг үр дүнтэй байх вэ? Хэр зэрэг ашигтай байх вэ? Бид Монголынхаа үндэсний үйлдвэрийг дэмжиж чадах уу? Энийг хамгаалж чадах уу гэдэг асуудал олон асуудлууд тулгарна. Тэгэхээр бид бол үндэсний засгийн газар, манай Монгол Улсын засгийн газар бол яг байгуулна гэж одоо бид хэлээгүй байгаа. Ийм зарчмын тохиролцоо гэж хийгээгүй. Хамгийн гол нь судалгаа эхлүүлэе гэдэг дээр зарчмын тохиролцоо гэсэн. Судалгаа гэдэг маань хоёр талаас одоо мэргэжлэнүүд суугаад бүр салбараар бараа болгоноор тооцоо хийж үзээд тэгээд одоо тэр хоёр талын ажлын судалгаагаа танилцуулсны дараа юм чөлөөт худалдааны хилцээр байгуулах уу гэдэг асуудал яригдана. Одоо бол ярихтаар эрт байгаа. Тэгэхээр энэ дээр бол хоёр тал чөлөөт худалдааны хилцээр байгуулах судалгааны бага хоёр талдаа томилоод судалгааны багийн ажлыг эхлүүлэх зарчмын тохиролцоо хийсэн гэж ойлгох учиртай энэ дээр бол. За хоёрдугаарт сая Ваны сайдын айлчлалээр яригдсан бас нэг зүйл бол худалдааг одоо тэнцвэртэй нэмэгдүүлэх чиглэлд түлхэц өгөх үүднээс бас худалдааны төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг ярьсан. Энэ тал дээр ямар одоо ажлууд явж байна? Нэг улсаас нөгөө улстай худалдааны төлөөлөгчийн газар одоо худалдааны зөвлөхөд суулгадаг олон улсын практик бий. Худалдааны төлөөлөгчийн газар гэдэг бол бид одоо өнгөрсөн гадаад харилцаагаа аваад үзэхэд Улсын албаны улсад Москвад тийм худалдааны төлөөлөгчийн газар гэж өмнө нь ажиллаж ирсэн. Түүний гол зорилго нь бол бид улсын худалдааг тухайд бол улсын худалдаа л байлаа. Тэр улсын худалдаа хийхэд бид нар бол ажиллаж ирсэн. Хятадын хувьд бол ингээд аваад үзэх юм бол бид хятадын зах зээл дээр одоо аль болохоор илүү бараа бүтээгдэхүүн гаргахын тулд энэ дээр одоо судалгаа хийх, энийг зохицуулах, уялдуулах гэдэг утгаараа бол худалдааны төлөөлөгчийн газар байгуулах нь зүйтэй гэж манай засгийн газраас шийдвэр гарсан байна. Тэгэхээр манай засгийн газрын шийдвэрээ бид хятадын талд уламжилсан ийм худалдааны төлөөлөгчийн газар байгуулъя гэж. Худалдааны төлөөлөгчийн газар байгуулад ирэх юм бол энд байгаа хятадын бизнесмэнүүдтэй Монгол улстай худалдаа хийх, хөрөнгө оруулалт татах энэ чиглэлээр бас тодорхой ахиц гарна гэж бид харж байгаа. Энэ утгаараа бид энэ дээр судалгаа хийгээд явж байна. Ер нь худалдааны төлөөлөгчийн газраа байгуулах талаар хятадын талдаа ярилцж байгаа гэж хэлье.
За элчин сайдын яам анх хэдэн онд хичнээн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. Өнөөдөр хичнээн одоо өргөн бүрэлдэхүүнтэй болж өргөдсөн байна. Ер нь бол хөршөөр нь хятад бол Монгол улсын хамгийн том хөрш, хамгийн урт хилтэй 4700 км хилээр хилдэг. Тэгэхээр Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл энэ утгаараа бол энэ элчин сайдын яам бол анхнаасаа л нэлээд том бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан гэж би үздэг. Одоогийн байдлаар ихтэл одоо манай энд бол 10 гаруй дипломат ажилтан тэгээд инженерийн техникийн ажилтнууд гэдэг нэг 6-7 байгаа. Тэгэхээр энэ бол Монгол улсын гадаад бодлогын Орос улбаны улсын дараа хоёр дахь том элчин сайдын яам, хоёр дахь том бүрэлдэхүүн гэж хэлэх байдаг. За өнөөдөр Монгол улсаас Бүгд найрамдах Хятад улсад хичнээн одоо иргэн ажиллаж амьдарч суралцж байна. Тэгээ Хятад ер нь 90 оноос хойш хоёр орны харилцаа сэргснээс хойш бол Хятад сурах оюутны тоо бол нэмэгдсэн. Энд бол Хятадын засгийн газрын тэтгэлгээр сурч байна. Хуваараа сурч байна. Өөр Монголын ойртой засах орны тэтгэлгээр сурч байна. Зарим мужуудын тэтгэлэг, зарим ихтэй сургуулийн тэтгэлгээр сурч байна. Яг засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутны тоо бол одоо 7000 байгаа. Бус оюутнуудтай нийлээд аваад үзэх юм бол 11000 оюутан сурч байгаа гэсэн тоо байгаа. Бид оюутныхаа тоог Хятадын боловсролын яамтай тулгаж гаргадаг. Ер нь их нарийн тоо байгаа. За Бүгд найрамдах Хятад улсад ажиллаж амьдарч сурч байгаа иргэдийн хувьд одоо энэ улсын хууль дүрмийг зөрчих тохиолдол бас зарим үед гардаг тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хичнээн ийм одоо хууль дүрм зөрчсөн тоо баримт байна. Цаашид одоо иргэдийг тухайн одоо энэ амьдарч байгаа улс орныхоо дүрм журмыг дагаж мөрдөх чиглэлд тийм ээ элчин сайдын яамны зүгээс ер нь мэдээллийг эрчимтэй сайн түгээгч гэдэг юм уу урьдчилан сэргийлэх чиглэлд ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ хоёр орны хооронд консулын харилцаа иргэдийн асуудлыг ярилцдаг тодорхой механизм байгаа. Энэ одоо консулын зөвлөлтөх уулзалт гэж бид нэрлэдэг. Консулын зөвлөлтөх уулзалт өнгөрсөн жил хийх байсан хойшлогдоод энэ жил бид зохион байгуулж чадсан. Энэ консулын зөвлөлтөх уулзалтаар энд байгаа Монгол улсын иргэдийн эрх ашиг хамгаалах асуудал, хуулийн этгээдийн эрх ашиг хамгаалах асуудал, ер нь консулын харилцааг хөгжүүлэх чиглэлээр бол нэлээд өргөн хүрээтэй тийм асуудлуудаа бид ярилцж чадсан юм аа. Энд бол одоо жишээлбэл Хятад гэхтэл одоо давхарцсан тоогоор жилд Монгол улсаас сая 200,000 иргэн одоо зорчиж байгаа нэг жилийн хугацаанд. Ийм олон иргэд зорчиж байгаа болохоор мэдээж хэрэг төвөг жижиг сажиг зүйлс бол гарах нь бол тодорхой ийм зүйлж гарч байгаа. Ер нь бол өмнө нь бол хар тамхитай холбогддог хэрэг гардаг байсан бол одоо эрс буурсан. Хятадын талцын дээр нэгэн шийдвэрт арах хэмжээ авсан. Манай талч гэсэн авсан хоёр талын манай холбогдох байгууллагууд бол нэгт хамтын ажиллагаа хөгжүүлж эхэлсэн гэж хэлж болох юм байна. Түүнээс гадна бол одоо энд байгаа иргэд ер нь голдуу сурч байгаа иргэд л байдаг юм бол ажиллаж байгаа иргэд бол бараг байхгүй. Элчин сайдын яамд олон улсын байгууллага, Хятадын зарим байгууллагад ажиллаж байгаа цөөхөн тооны хүмүүс бол байгаа. Энэ иргэдийн хувьд бол ямар нэгэн хэрэг зөрчил одоо гарсан тохиолдол бол байхгүй. Харин хилээр орж гарахдаа одоо янз бүрийн хилээр орохыг хөргөлсөн бараа авч ордог ч юм уу. Одоо Хятадаас гарах гэж оролдог, Монголоос гарах гэж оролддог, бас хулгай зэлгээд оролцдог тийм асуудал бол байгаа. Ер нь Хятадд ялагдж байгаа иргэдийн тоо бол 70 орчим байгаа. Энэ иргэд бол одоо сүүлийн нэг жилийн хугацаанд бол нэг нэмэгдээгүй. Тэгэхээр элчин сайдын яамны зүгээс энэ иргэдтэй бол гаруул ямар сэрэмжлүүлэг гаргадаг вэ гэвэл хэрвээ тухайн улсад ирсэн бол одоо усыг нь бол ёсыг нь даг гэдэг одоо Монгол зүйр цэцүүгийн дагуу бол та нарын усын хуулийг л сайн баримтал. Тэгт бол та нараа одоо гол хэмжээнд яваад энэ зөв зүгээр байхад одоо янз бүрийн хэрэгтэй хөвгт холбогдохгүй гэдэг бол байнга зөвшөөрдөг. Манай хөрөнгө оруулагчид бол одоо жишээлбэл зарим тохиолдолд одоо өөр одоо яг жинхэнэ одоо найдвартай түвштэй холбоо тогтоогүй ус болоод хохирсон тохиолдол байна. Мөн сүүлийн үед бас нэмэгдэж байгаа нэг хэрэг бол цахим хэрэг гэж одоо энэ хэрэг гарч байгаа. Энэ хэрэг нь яадаг гэвэл
Монгол улсаас одоо та мөнгө энэ данс руу шилжүүлж байгаа тэр данс нь одоо яг хятад байдаг, өөр газар байдаг ч. Тэгэхээр одоо цахимаар мөнгө шилжүүлж байгаа тохиолдолд манай иргэд маш анхааралтай хандах хэрэгтэй. Та энэ таны дансны дугаар чи юм уу? Та сая имэйл ирүүлсэн үү? Үнтэйгээ утсаар яриад тэгээд баталгаа авсны дараа шилжүүлж явах хэрэгтэй л гэж зөвлөх байна. Хятадын засгийн газраас бас өөрийн санаачилсан бүс ба зам гэдэг энэ одоо том төсөлтөө улс орнуудыг нэгдэн одоо хамтран ажиллаж бас энэ том санаачилгын үр ашгийг хүртэх боломжтой гэдэг ийм байр суурийг илэрхийлдэг. Энэ байр суурьны хариуд ер нь Монгол Улсын засгийн газар ямар байр суурь хэлдэг юм бол доо? Тэгэхээр энэ 14 онд санаачилсан томоохон төсөл байж байгаа. Бүс ба зам гэдэг. Энэ санаачлага бол үндсэндээ дэлхийн улсууд түүний дотор одоо хятадын хөрс зэрэгэлдээ орнууд, Төв Аз, Европын орнууд, сүүлд одоо ингээ Африкийн орнууд ингээд орж иж байна. Эдийн засгийн чиглэлээр ирнэ уйлдсан бодлого явуулъя. Энэ бол эдийн засгийн харилцаа сайн хөгжөөд ирэх юм бол энэ олон улсын аюулгүй байдал, олон улсын инх тайван нааштай нөлөөлнө гэдэг утгаараа бол энэ саналаа дэвшүүлсэн байгаа. Энэ санал ч гэсэн маш их идэвхтэй явж байгаа. Монгол Улсын засгийн газар энэ саналыг бол анханаас нь дэмжсэн. Дэмжиж бид одоо яаж оролцох вэ гэдэг тал дээр бол өөрийн гэсэн бас бодлого гарах учиртай. Тэр бодлого гэдэг маань одоо энэ саналыг одоо зэрэгцүүлээд бид хөгжлийн зам гэж хөтөлбөр гаргасан. Хөгжлийн зам хөтөлбөр бол Монгол Улсын эдийн засгийн бүх салбарыг хамарсан энэ замбаа бүстэй хэрэгцээ холбогдох. Одоо бидний бас барьж байгаа чиглэл бол хөгжлийн зам хөтөлбөрөө замбаа бүс саналтаа бид яаж уялдуулах вэ гэдэг тийм төлөвлөгөө гаргана. Манай тал төлөвлөгөөнийхөө төслийг одоо бэлдээд Хятадын талд өгсөн байж байгаа. Тэгэхээр Хятадын тал үнийг нь бол судлаад хариу өгөх байхаа гэж бид хүлээж байгаа. Гурван улсын хамтын ажиллагааны тал дээр бас нэлээд сүүлийн үед эрчимтэй зүйлүүд яригдж байна. Эдийн засгийн коридор байгуулах үйл явц бас явж байна. Энэ чиглэлд ер нь ямар одоо дипломат ажиллагаа явж байна? Гурван талын хамтын ажиллагаа гэдэг нь энэ бол би бодохдоо энэ бол Монгол улсын хувьд их ашигтай тэмдэглэл байна. Өмнө нь бол гурван талд хамтын ажиллагааны асуудлаар ярихад бол хоёр тал одоо юм гурван тал зэрэгцэж суугаад хаана асуудал байна, юу хийх вэ гэдэг ингээд ярихээр нэг тал нь одоо дутуу байдаг, нөгөө талаас асуух шаардлага гардаг. Тэгэхээр энэ механизмыг бид цаашдаа өргөжлүүлээд ингээд явах юм бол Монгол улсын эдийн засаг, Монгол улсын ирээдүйд нааштай тийм нөлөө үзүүлэх тийм механизм ба гэж би бол дүгнж харддаг юм аа. Энэ чиглэлээр бол бид гурван талын хооронд хэрэгжүүлж болох төслүүд гэдэг нийтдээ 30 гаруй төсөл хоёр талдаа солилцоод тэр төсөл дээрээ бол ярилцаад гар үсэг зурцсан. Энэ төслийг одоо яаж хэрэгжүүлэх юм? Төслийг нэр нь байдаг, яаж хэрэгжүүлэх үү гэдэг тийм механизм байгуулах асуудлаар сая Владивостокт гар үсэг зурлаа баримтчигт. Тэгэхээр энэ механизм одоо бид нэр ажилуулад, ажилд нь оруулаад ингээд энэ төсөл эхний ээлжинд хэрэгжүүлэх ямар төслүүд байна, дараагийн ээлжинд ямар төслүүд байна, хичнээн хөрөнгө мөнгө шаардлагатай гэдэг ингээд хараад ингээд үсэх юм бол энэний дистарал гарч ирнэ. Дистаралынхаа дагуу цаашдаа хэрэгжүүлээ явнаа. Тэгэхээр одоо сүүлүүд их идэвхтэй яригдаад байна. Азийн цахилгаан сүлжээ, супер сүлжээнд одоо холбогдох Монгол улсаар дамжиж нефтийн бүтээгдэхүүний хий хоолой татах, мөн төмөр замаа одоо шинжлэх, автозам барих одоо Монгол улсаар дайруулах. Энэ төслүүд хэрэгжих юм бол үнэхээр Монгол улсын эдийн засагт нааштай нөлөө үзүүлнэ. Сүүлийн үед бол олон улсын түвшинд дэлхийн интеграцчлагдаад глобалчил хурдтай явж байгаа ийм нөхцөлд улс орнууд бол одоо бүс нутгийн хамтын ажиллагаанд маш эрчимтэй одоо орцгоож байна тийм. Ийм одоо цаг үед ер нь Монгол улс бүгд найрамдах Хятад улсын орсон байгаа тийм бүс нутгийн хамтын ажиллагаанд бас хамтдаа орох тийм зүйлүүд ер нь яригддаг уу? Аз номхон далайн бүсийг аваад ирэхэд үцхэд бол энд бол механизмд бол байгаа. ASEAN гэдэг нэг механизм байна. APEC гэдэг ирж байна. Гэтэл бид бол өөрсдөө зүй хойд Азад ордог улс гэж үздэг тэнд ямар нэгэн механизм бол байхгүй байна.
Бид Улаанбаатарын яриа хэлцээний механизм гэж Монгол улс санаачлаад энэ нэлээд идэвхтэй явж байгаа. Энэ бол зүй хойд Азад аюулгүй байдлын асуудлыг хилцдэг нэг чухал тийм механизм болох болов гэдэг тийм үүднээс энэ асуудалд хандаж ирсэн. Энэ асуудлаа ч бас идэвхтэй байр суурь баримталж бүсийн орнуудаа ингээд зүй хойд Азийнхаа бүсийн орнуудыг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Манай санаачлагыг зүй хойд Азийн бүсэд орсон энэ 6 улс бүгдээрээ дэмжиж ирсэн. Хятад улс ерөнхийдөө бол холын зорилтондоо тусгасан байсан л да. Ер нь 2050 он, 2080 он гэхэд нүүрс гэдэг зүйлээс ер нь бага багаар татгалзаж явна гэдэг юм бодлого зарласан. Энэ гол одоо нүүрсний гол хэрэглэгч энэ улс нүүрснээс татгалзна гэдэг зүйл яриад эхлэхээр манайх одоо нүүрсээ экспортод гаргадаг одоо хөрш улсынх нь хувьд ер нь юунд анхаарч ямар судалгаа хийж байна одоогийн байдлаар одоо гол хэрэглэгч маань нүүрснээс татгалзнаа гэдэг ерөнхий бодлоо хэлчихээр. Тэгээ энэ хятадын хувьд бол ер нь нүүрснээс татгалзаад эхэлсэн. Одоо жишээл гаднаас авч байгаа нүүрсний хэмжээгээ бол жилд 50 саяар багасгана гэж зарлалцсан. Төмрийн хөдрийн хэмжээг 80 саяар багасгана гэж зарлалцсан байж байгаа. Гэхдээ Монгол улсын эдийн засгийн байдал өнөөгийн байдал Монгол улсын эдийн засгт одоо хувь нэмэр оруулахын тулд Монголоос авч байгаа нүүрсний хэмжээгээ бид багасгахгүй ерэн цаашдаа болвол нэмэгдүүлнэ. Үүгээрээ дамжиж Монгол улсын эдийн засгт бид тус болж байгаа шүү гэдэг тийм тайлбарыг хийдэг. Ер нь цаашдаа бол хоёр улс ер нь нүүрсний хэрэглээ энэ тэрийг аваад үзэх юм бол мэдээж томоохон эрдэмтдийн байгууллагууд үнийг л гаргаж ирэх байх л да. Ер нь юу хэрэглэх вэ, яах вэ гэдэг тал дээр бол тэгэхээр хятад бол тэр газыг бол одоо түвшиндээ бол маш их хэрэгжилж байна. Цөмийн энергийг бол одоо цахилгаан эрчим гэж үйлдвэрлэх чиглэлээр гаргаж байна. Монгол улс ч гэсэн одоо би бол зүгээр харахад бас зүгээр байгаагүй энэ Азийн эрчим хүчний супер сүлжээ гэдэг маань тэндээ одоо цахилгаанаа үйлдвэрлээд цахилгаанаа гаргая гэдэг санаа, цахилгаанаа худалдаа одоо орлого олё гэдэг санаа байгаа гэдэг бол хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Бүгд найрамд Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд нэг ажиглагдж байгаа зүйл бол мэдээллийн технологи, дэвшилтэт технологийн салбарт хөрөнгө оруулалтыг маш их хэмжээгээр оруулж байна тийм ээ. Тэгэхээр манай урд хөршийн хувьд ингээд мэдээллийн технологийн салбарт өндөр хөгжилтэй хиймэл оюун ухааныг аль ч салбартаа ашиглаад эхэлж байгаа энэ нөхцөлд Монгол улсын хувьд бас цаашдын хамтын ажиллагаандаа энэ технологийн дэвшил хөгжил энэ чиглэлд барьж байгаа хятадын бодлого талаас суралцах ийм зүйл дээр ер нь судалгаа, шинжилгээ хийж байна уу? Тийм бол маш чухал асуудал. Ер нь бидний ирээдүй бол мэдээж энэ шин технологитой холбоотой. Бидний амьдрал бол шин технологитой холбоотой. Тэгэхээр та бол маш чухал асуудал хэлж яана л да. Тэгэхээр бид бол бас зүгээр байгаагүй. Хятадын одоо энэ томоохон технологийн компаниудтай холбогдоод ер нь Монгол улсад юу хэрэгтэй байх вэ, яах вэ гэдэг талаас нь судалгаа хийгээд ер нь бол цаашдаа Монгол улсад IT парк байгуулах зүйтэй байна гэдэг тийм ерөнхийдөө хөндлөлтөнд хүрсэн. Энэ чиглэл дээр бид хятадын талтай ярьж байгаа. Сая Монгол улсад хятадын гадаад хэргийн сайд ажиллахад манай сайд энэ саналыг бол хятадын талд хэлсэн байгаа. Хятадын талын чиглэлээр судалгаа хийгээд энэ ямар чиглэлээр яаж ажиллавар бид болох вэ гэдэг тал дээр болоод мэдээж эдний талынч байгууллага, манай талынч байгууллага энэ судалгаа хийж байгаа гэж ойлгож байна. Бидний урилгыг хүлээн авч одоо хоёр орны харилцааны асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн эрхэм элчин сайд танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр би түрүүн хэлсэн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн өг эх онд маш өргөн хүрээнд тэмдэглэнэ. Тэгэхээр энэ тэмдэглэх үйл явц үнэмшлээ бүтэн жилийн хугацаанд хэрэгжих одоо ямар ажил хийх вэ гэдэг дээр бол энэ бол Монголын талд ангаараа юу хийх вэ? Хятадын талд ангаараа юу хийх вэ? Хоёр улс хамтраад юу хийх вэ гэдэг ерөнхий төлөвлөгөө гарна. Та нарт баярлалаа. Монголын мэдээ сувгийн сурвалжлах баг энэ онд тохиож байгаа Монгол Хятадын дипломат харилцааны 69 жилийн мөн одоо эх онд тохиох хоёр орны ард түмний түүхт 70 жилийн ойн одоо баяртай холбоотой ярилцлага үзэгчид та бүхэндээ үзүүллээ. Бидний хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.